За та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. За өнөөдөр 7 сарын 13 өнөөдөр Дэлхийн адууны баярын өдөр болж байгаа юм байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар Дэлхийн адууны өдрийг тэмдэглэж байна. За тэгээд энэ өдөр одоо ажлын нөгөө хоньны ээлжтэй буюу ажил дээрээ таарч суугаад харагдаж байна. Тэгэхэд за яг манай явахтай би ч одоо бас адуутай холбоотой юм уу? Манай өвөг дээдс одоо мөдөөний малчин айл л да. Өвөг дээдс манай аав маань аав бол их хурдан адуутай айл байсан. Тэгээ аав маань бол яг хуу хамгийн аав ээжийнхээ хамгийн бага хүүхдтэйгээ ерөөсөө сумын төв дээр трактор барьдаг тийм хүн байсан учраас адуу малаас яг хөндийдв. За тэгээд одоо нөгөө тэр л юутай холбоотой тэгэл тэр адууна чи удам одоо манайхан дээрэл тэгэл одоо тэр адуун дээр чинь бас холбоотой байлаа. Тэгээд одоо яг манай аавын аав буюу өвөөгийн дүү дугур суран гэдэг одоо хүний хурдан хар морь улсад хоёр төрүүлж хоёр ам үзүүлсэн ийм хурдан мундаг хармаар байдаг. Тэгээд тухайд одоо Чоолсонгийн хард хэрэгтэй уралдана гэд өөрөө одоо жоохон залуу насны агаар ам гараа тэгээ Чоолсонгууд ороод вискигээр шагнуулаад гарч ирсэн юм түүх байдаг л да. Яг олон улсад бол нэлээд хэдэд айрагдсан тийм хурдан адуутай айл байжээ. За тэгээд ээжийн талчаас ялгаагүй л дээ бас л хурдан адуутай манай Төв аймгийн Баян сумч ер нь их хурдтай газар л да. Угаасаа л. Тэгээ манай ээжийн дүү Улзэнаас ингээд одоо ихч минь байгаа нь одоо 80 гарсан хөгшин. Хээр морьтойгоо улсад айрагдсан. Яав ээж айл тал нь ер нь бол манай Төв аймгийн Ингэр хэдэн сумч бол одоо хурдтай. Тийм л нутаг адуутай. Тэг яг та адуутай айлч яг та адуугаа маллаа айргэсгэн гүүгээс агаа цаана амьдрал ахуудаа хэрэглэнэ. Тэгээ адуутай ер нь жоохон амьдрал маа жоохон ойр байжээ. Яг миний хувьд бол тийм айхтар цол хэрэгэн байхгүй. Гэхдээ адуутай айлын хүү учраас морины сүүл бод бас нэлээдгүй хэдэн жил одоо морь уйлаа одоо тэгээд энэ богд хан уулын хатан доолын өвөнд ч одоо морь үжил байлаа. Гэхдээ яг ариг төрөө бол авч байгаагүй. Яг тэр үед ч одоо нас залуу байж уяа солгонд сайн мэдхгүй тэгэл. За тэгээд одоо ерөөсөө энэ адуу гэдэг амьтантай холбоотой яаж явах вэ? Адуу гэдэг амьтад одоо бидний Монгол хүмүүсийн хувьд юу Монгол улсын түүхэд яаж нөлөөсөн юм бэ гэж. За тухайлбал ингэж байгаа. Одоо нэг Төв Азийн шийшин дээр одоо бид нар чи Монгол улс сая 500 км хавтгад дөрвөлжин км газрыг эзэмшиж байна. Дэрэн дээр 3 сая гаруй монголчууд амьдарч байна. Тэгээ яг бусад орнууд ингээд ярьдаг л да. Монгол улс цөөхөн амтаа маш өргөн удам газар нутагтай гэж. Тэр энэ өргөн удам газар нутгийг яаж бид нар хамгаалж үлдвэ гэхээр энэ адуутай холбоотой. Хэрвээ монголчууд адуу гэдэг энэ амьтныг өөрийн иргэшээлд оруулж адуулж сураагүй бол энэ газар нутгийг бид нар хамгаалж үлдэж чадахгүй байжээ гэж. Ингээд түүхээс үтгэр ингэдэг байхгүй. Хан улс хан үндэсний айрамч одоо маш олон 100,000 хүн амтай том хүчтэй айрам ингээд ороод ирдэг. Тэнгүүд нөгөө нүүдэл чи манайхан ч одоо эртнээс нүүдэлчтэй учраас нөгөө далга болчдөг. Тэгээ энэ газар хэсэг байж яснаа тэгээд учраа олохгүй тэгээд байж ах үед нь гинт дайраад давтлаад устгадаг. Тэгээ тийм учраас одоо ерөөсөө энэ монголчуудыг ерөөсөө ялч чадахгүйсэн. Тэгээ яагаад ялч чадахгүй нэ гэхээр энэ ч ерөөсөө адуутай холбоотой. Ялангуяа одоо ингээ манай Баян цагааны нэрт уяач данзаны мэд авах уяач хэлжсэн шүү дээ. Гэхдээ Монгол хүн гэдэг чинь морин дээр гарахаараа л хүн болд юм а гэж. Тэгэхээр энэ ч одоо ерөөсө хоёр хөл дээр сэлэм аваад дайснуудаа талдах. Дөрвөн хөлтэй ийм хурдан шалмгаа морины нуран дээр гараад байлдах гэдэг чинь шал өөр юм байна л да. Тийм морьтой хүн бол нэг 10 хүнийг бол өлхөн ингээ дайснууд гардаг. Явган бол одоо бид нар яач шатдаг. Тийм учраас монголчууд ерөөсө морио шүтдэг. За тийм ч учраас одоо тэр хөргөө удам нутгийг эзлээ зогсохгүй дэлхийн талыг эзлээд тэгээ одоо өнөөдөр хэвчээ нөгөө Монгол 3 тасравч Францаас 3 Францын
нутаг дэвсгэрийн хэмжээний газар хадгалсан байгаа шүү дээ. Тэгээд яг тэр шиг одоо ийм том газар нутаг хадгалж үлдэх чинь морьтой холбоотой. За тэгээд одоо ерөөсөө энэ морь гэдэг амьтнаас болж одоо монголчуудын хувь тавилан бид нар өөр болсон байна. За тэгээд цаашдаа дэлхийд яаж нөлөөлж хөө гэж. Тэгэхээр нэг морь эзэмсэн монголчууд чинь дайсан дараад дэлхийн талыг эзлээд урагшаа хан үндэснийг үзлээд Хобилей хаан тэр хятад эзэн суулсан. За тэгэнгүүт нөгөө дэлхийн хамгийн том төвч одоо Хобилей хааны Йоан Гүрэн болсон. За тэгэнгүүт Европоос одоо Марко Поло гэдэг судлаач ирээд энэ Монгол гэж ямар үндэстэн байна гэдэг ингээд судлаад үзсэн чинь энэ талай нүүдэлчд байсан. Тэгээд энэ тухайга тэд нар түүх болгоод гоё түүхийн ном бичээд тэр нь Европт тараад. Тэгээд тухайн үед Европчинд харанхуй 16 дугаар зуун гэдэг шиг маш харанхуй бүдүүлэг дэлхий дээр одоо тэр Европчууд юу гэж бодож байсан гэхээр өөрсдөө дэлхийн төв гэж үзэж байсан. Биднээс өөрсдөө одоо улс үндэстэн байдгүй гэтэл тэнд Азад хан гэдэг хан үндэстний чинь монголч талын нүүдэлчд эзэн суудсан энэ том гүрэн Төв Азийн чэйшинд одоо бүх тэр эргэн тойрны ууслаад излээ асар том гүрэн байгаа шүү дээ. Тэгээ тэр чинь нөгөө юу яадаг вөхөр ингээд одоо нөгөө хамгийн сүүлийн үед нөгөө судалсан шүү дээ. Энэ яг одоо жишээлбэл тэр чинь тухайн үеийн нөхөн амыг ингээд үзэхэр нөгөө агуулах тариа бутааных нь агуулахаар үзэхэр юу Европ төв чи хүмүүс хэд дахин илүү хүн энэ Аз твд Йоан Гүрэн энэ газар амьдарч яжээ гэдэг нь батлагдаад байдаг байхгүй юу. Тэгээд тэрнээс болоод нөгөө Марко Поло чинь дэлхийн тухай юу Монголын тухай түүхийг бичээд тэр түүхийг уншсан Колумб чинь ерөөсө дэлхийг судлахаар шийдээд энтхэг рүү аялдаг шүү дээ. Тэгээ энтхэг рүү явж исэн чинь энтхэг орныг судлая гэж явсан чинь Санансаргүй явж байгаад Америк ТV-г нээждэг. За ингээ Америк ТV нээгээд шинээр цоошин ТV хүндрэлтэнд бий болоод за тэгээ Европ болон бусад орноос очисон тэр хүмүүс чинь Америкийн уугуул индастриудыг одоо эзлэн төрөмгийлээ. Тэр нутагт Америкийн нэгдсэн улс гэдэг холбооны улсыг байгуулад өнөөдөр Америкийн нэгдсэн улс дэлхийн бүх хувь тавилыг шийдэж маш асар хүчрхэг үндэстэн бий болгожээ. Тэрний одоо нөлөөч одоо ингээд адуу яаж холбогдох вөхөр энэ адуугаас болоод адуу өөр эзэмшлийг авсан монголчууд чинь их Йоан Гүрнийг байгуулад тэрнээс нь болоод Марко Поло ч ном бичээд тэгээд номын уншсан Колумб чинь дэлхийг тойрох аялдаа гараад тэрнээс болж Америк гэж гүрэн гүйсээд тэгээд өнөөдрийн дэлхийн өрсөлдсийг орчин цагийн дэлхийг үндэслэх Чингис хаан гэдэг тэр зохиолыг бичсэн хүн чинь тэлээд байгаа шүү дээ. Тэгэд яагаад дэлхийг эзлэхэр тэр морьтой л холбоотой. Морь байхгүй бол тэгээд монголчууд ийм их газар нутгийг эзлэх өдөд ийм том газар нутгийг хамгаалж чадахгүй байх нь шүү дээ. Тухайлбал одоо бид нар нүүдэлчин тариачин ийм суурьшмал эрхшилтэй байсан бол урдаас хан цэцтэй зүгүүд орж ирээд биднийг эзлээд авахд бид нар одоо хашаач гарах зарахгүйгээр ингээл дороо ялагдах. Гэтэл адуу гэдэг энэ амтныг эрхшээлд орсон учраас бид нар маш том газар нутгийг эзэлсэн байна. Өнөөдөр маш том газар нутгийг хамгаалж үлдэж чадсан байна. Тэгэхээр нөгөө монгол хүн чинь адуугаа шүтгэхөөс байхгүй. Монгол хүн ихээс төрхтөө морин дээр төрдөг өхөн хөвгтлээ 80 хүртэл морио унж байгаа л өгдөг шүү дээ. Тэгэл одоо ерөөсөө энэ морь гэдэг амьтан чинь ерөөсөө монголчуудын хувь тавилантай шууд холбоотой байдаг учраас монголчууд төрийнхөөс үлдэн морио залдаг. Яг хөө дэлхий дээр одоо морийг адгуулж маллаад өөрийнхөө хэрэгцээнд ашигладаг үндэс олон бий л дээ. Гэхдээ монгол шиг ийм маш ийм олон мянган жил ашиглаж зөв ашиглаж ирсэн үндэстэн дэлхий дээр Монголоос өөр байхгүй гэж би боддог. Тэгээ одоо тэгээд хүннээс үннээс сахлeel одоо морийг яаж адгуулах уу? Тэр өвчнийг яаж дээх үү? Яаж одоо мар малтай харьцах уу гэдэг чинь монголчуудын цусан шингэсэн ийм мэдлэг болж хөрсөн байна. Тэгээ ерөөсөө би саяхан бас нэг телевизийн нэвтрүүлгээр үзчихсэн. Энтгэгт нэг адуу хариулдаг залуу байсан. Тэгээд одоо хүртэл адуугаа хариулаад хурим найран тэр адуугаа оруулд юм билээ. Тэгээд тэр хүн залууг ярьжсэн чинь энэ яагаад та хэдэн үеэс адуу малж ийн гэсэн чинь эн чинь бүр Монголын эзэнт гүрний үеэс одоо морийг малж исэн гэхээр бас л монголчуудтай холбогдоод байгаа байхгүй. Энтгэгт одоо адуу малдаг тэр залуу чинь түүх нь одоо бас л монголчуудтай холбоотой бүр Монголын эзэнт гүрнийг яриад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ ерөөсөө адуу гэдэг амтан монголчуудын хувь зайг өөрчилсөн байна. Түгээрч барахгүй дэлхийн ирээдүйн хувь тавилан бас өөрчилжээ. Тэгэхээр одоо энэ дээд тэнгэр бурхнаас бидэнд энэ
гайхамшигтай сайхан хүлэг эрднийг саяасан учраас монголчууд бид морио бурхан мэдэх хөндлөн дээдлэх учиртай юм байлээ. За ерөөхдөө одоо бидний өнөөдөр ийм байх чинь энэ морь гэдэг зүйлтэй холбоотой учраас адуу буюу энэ адууг шүтрж амьдрах хэрэгтэй юм байлаа шүү. За ер нь адууны тухай өнөөдөр бодож сухад ийм бодол төрлөө. Та бүхэн өөрсдөө санал бодлоо сэтгэл хэсэгт үлдээгээрэй. За баярлалаа баяртай. Иймэрхүү зүйл бодож сууж байна.